За энэ удаагийн бичлэгээр хэдүүлээ. За Camtasia Recorder-тэй хэрхэн ажиллах талаар үзнэ. За тэгэхээр Camtasia Recorder гэдэг нэй. За Camtasia Recorder-ыг нээхэд бол одоо иймэрхүү байдалтай дэлгэц гарч ирнэ. За эндээс бол хэдүүлээ харвал эхний хэсэгт нь select area буюу яг дэлгэцийн аль хэсгийг нь бичих вэ гэсэн сонголт гарч ирж байгаа. За аль хэсэг нь бичигдэх вэ гэдэг нь бол одоо энэ хүрээтэй таслалтай ногоон шуумаар бол харагдаж байгаа. За энэ дөрвөн булан дээр нь дараад бол яг аль хэсгийг бичих вэ гэдгийг өөрчилж болно. За үүнээс гадна мөн энэ full screen гэдэг дээр дараад бүтнээр нь бичиж болно. Мөн одоо хамгийн түгээмэл хэрэглэгддэг хэмжээсүүдийг болохоор энд мөн 1080, 720, 480 гэх мэтчлэнгээр одоо өгсөн байгаа. Эндээс төлөө хараад бичиж болно. За миний компьютерийн дэлгэц бол 1920, 1080-тай болохоор 1080-ыг сонгоход бол дахиад full screen хэвээр харагдаж байгаа юм аа. За үүний дараа бол камер гэж байгаа. За камер дээр бол ингэж дээр нь дараад хасаан, дахиад дээр нь дараад унтраан. За хажуу талд нь байгаа суман дээр дараад бол яг хэрвээ компьютерт чинь олон камер холбогдсон байгаа бол аль нэгийг сонгоно гэсэн үг. Яг миний хувьд бол одоо энд компьютерийн үндсэн HD камераас гадна утсаа бий болохоор камер болгож холбосон байгаа. Миний утас бол одоо Droid Camera Source 3 гэдэг нэртэйгээр орж ирсэн байна. За үүний хажууд бол аудио байгаа. Аудиог мөн л адил дээр нь дарахад одоо бичигдэхээ болно. Дахиад дарах юм бол бичигдэнэ. За тэгээд дахиад дээр нь дарвал яг энэ хажуудлын суман дээр нь дарах юм бол ямар төхөөрөмжөөс аудиого бичих вэ гэсэн хувилбарууд гарч ирнэ. За энд бол Realtek аудио буюу миний компьютерийн миний зүүрийн компьютерийн микрофоныг бичих, миний утасны микрофоныг бичих, эсвэл ерөөсөө микрофон бичихгүй байх гэсэн сонголт байна. Үүний доор бол систем аудиог рекорд хийх үү гэсэн сонголт байна. Өөрөөр хэлбэл та компьютер дээр ямар нэгэн бичлэг тоглож байгаа бол тэр бичлэгээс гарч ирж байгаа дууг энэ одоо энэ рекордер маань бичиж авах уугүй юу, таны бичлэгт орох уугүй юу гэдгийг бол энэ үгээр шийдэх нь байна. За тэгээд бусад одоо тохиргоог бол дээр байгаа менюдээр орж одоо хийх боломжтой. За ингээд тохиргоо хийсний дараа бол энд байгаа rec гэсэн одоо улаан товчон дээр дараад одоо бичлэгээ компьютерийн keyboard-ноос F9 гэсэн товчийг дараад мөн бичлэгээ шууд эхлүүлэх боломжтой байна.